Сайн уу? Бүгдээрээ сайн уу? Сайн уу? Сайн уу? Ерөөлийн суугтай хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Инхчин байна. Би та бүхэндээ нэгэн онцгой гэрчлэлээ хуваалцъя. Инхмаа бит хоёр саяхан бацаг барьж залбирая гэд бацаг барих өдрөө товлоод, залбирлын сэдвүүдээ сонгоод ингээд яг бацаг барилт эхэлсэн л дээ. Тэгээ яг залбирахын өмнө бол бит хоёрын сэдв бол шал өөр тийшээгээ иргсэн байгаа. Тэгээд тэр нь юу вэ гэхээр хүүхэд хулгайлах гэмт хэргийг эсэргүүцэн залбирцгаая гэж бас ариун сүнс бид хоёрт сануулж энэ гэмт хэргийн төлөө үнэхээр энэ гэмт хэргийг Есүс Христийн нэрээр эсэргүүцэж эргэн тойрноос амьдарж байгаа хот дүүрэг эргэн тойрныхоо хүмүүс Монголынхаа хийгээд Лондон энэ дэлхийн бүхий л хүүхдүүд ийм гэмт хэрэгт битгий өртөөсөө ийм гэмт хэрэг битгий газар аваасаа нэг гэмт хэрэгэн ч гэсэн бүтлгүүтээсэ гэж Есүс Христийн нэрээр бид хоёр санаа нэгдэн эсэргүүцэн залбирсан байгаа. Харин маргааш нь бол нэг гайхалтай зүйл болсон л доо. Манай хүүгийн сургуулиас надад анхааруулах мэйл ирсэн байгаа. Би энэ мэйлийг оруулсан байгаа. Та нараас уншаад үзээрэй. Тэгээ энэ мэйл дээр болохоор 11 настай охин ингээд замаар алхаж явж байхад нь саарал өнгийн ван дагаж яваад чамаа хэн гэдэг вэ? Хаан сурдаг вэ? Нэр чин хэн бэ? Гэр чин хаана вэ гэсэн хувийн асуултуудыг асуугаад ингээд дагаа яваад байсан. Тэгээ охин бол харин гүүгээд газ гэрлүүгөө гүгээд ээж авдаа хэлээд ээж аав нь цагдаа дуудсан байгаа. Тэгээд цагдаа одоо энэ хүнийг 90 сурвалж илж байна. Энэ хүн бол 30-аад насны орчим насны буржгартолгоотой хар арьстай хүн байсан. Тэг болгоомжтой байгаарай гэсэн утгатай имэйл ирсэн байгаа. Тэг хамгийн гайхалтай нь болохоор яг энэ үйл явдал болсон тэр цагийг ингээ харсан чинь яг Инхмаа бит хоёрын залбирж исэн цагтаа ингээ давхцаж таарсан. Тэг үнэхээр энийг ингээ харахтаа бүр үнэхээр эзэнд үнэхээр талархаж, эзнийг магтаж, эзнээс үнэхээр бидний залбирал бас ямар өрн нөлөөтэй байдгийг бэ гэсэн урамыг авсан байгаа. Тэгээ та нарыгаа ч гэсэн бас урамшуулж байна. Та нарын минь ингээ эзэн рүү зориулалт гаргаад ганцаараа байна уу? Хэн нэгэнтэйгээ нэгдээд залбирсан залбирал байна уу? Тэр болгон ч үнэхээр үн цэнтэй шүү. Тэр болгон ч үнэхээр эхийг гүйцэлдүүлж байгаа шүү. Тухайн үед ингээ яг хариу нь авсан аваагүй мэдээгүй ч гэсэн маргааш нь нөгөөдөр нь ирээдүйд тэр та нарын залбирлын үр нөлөөч ингээд үнэхээр эхийг гүйцэлдүүлж байгаа шүү гэж бас урайлмаар байна. Тэгээд Библиэлд хэлсэн байдаг те 1-р Тесалоник 5:17 дээр тасралтгүй залбир гэсэн байдаг. Тийм болохоор бүгдээрээ залбиралд үнэхээр өөрсдийгөө зориулъя. Залбирал бол үнэхээр бидний хамгийн хүчрхэг зэвсэг байгаа шүү. За надтай хамт ирсэнд бүгдэнд нь баярлалаа. Дараа дахин уулзцаая.